Гадаад худалдааны тоо мэдээлэл нь тухайн улсын эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлдог маш чухал тоон үзүүлэлт юм. Энэхүү тоо мэдээллийг сар тутам, жил тутам гаргадаг байгаа. Монгол улсын гадаад худалдааны тоо мэдээллийг үндэсний статистикийн хороо нэгтгэн гайлын ерөнхий газраас цуглуулсан тоо мэдээлэлээр тулгуурлан сар тутам гаргадаг мөн жилийн тоон мэдээлэл гардаг байгаа. Гадаад худалдаа гэхлээр бидний сайн мэддэг экспорт, импорт. Экспорт нь тухайн улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг гадаад улс руу худалдахыг гарах урсгалыг хэлж байгаа. Импорт гэдэг нь болохоор эсвэргээрээ орох урсгал буюу бусад оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн улсдаа худалдаж авч байгаа байдал юм. Монгол улсын импортын гол бүтээгдэхүүн бол мэдээж бидний өдөр тутам хэрэглэдэг машины гол хөдөлгөх хүч болох бензин билээ. Монгол улсын экспортын гол бүтээгдэхүүн бол коксжих нүүрс, зэсийн баяжмал, алт, түүхий, нефт, төмрийн хөдөр зэрэг 5 гол уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. За одоо гадаад худалдааны нэр томьёог тайлбарлацгаая. Гадаад худалдааны нийт эргэлт гэдэг нь экспортын тоон дээр нэмэх нь импортын тоо. Харин гадаад худалдааны тэнцэл гэдэг нь экспортын тооноос асах нь импортын тоо. Гадаад худалдааны тэнцэл нь эерэг гарах боломжтой, бас сөрөг гарах боломжтой. Дэлгэцэн дээр Монгол улсын 2005-аас 2020 оны гадаад худалдааны тэнцлийг харуулж байна. За энэ уг график болохоор тэрбум ам доллараар харагдаж байгаа. Гадаад худалдааны тоо мэдээллийг хэмжих нэгж маань ам доллар байгаа. За 2005 онд Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 2.2 тэрбум доллар байсан бол үүнээс экспорт нь 1 тэрбум доллар, импорт нь 1.2 тэрбум доллар. Харин энэ үед гадаад худалдааны тэнцэл алдагдaltaй гардаг байсан байна. За 2020 оныг харахад гадаад худалдааны нийт эргэлт 12.8 тэрбум ам доллар буюу 2005 онтой харьцуулахад 6 дахин нэмэгдсэн байна. Үүнээс экспорт 7.5 тэрбум ам доллар, импорт 5.3 тэрбум ам доллар, харин гадаад худалдааны тэнцэл 2.3 тэрбум ам долларын ашигтай гарсан байна. За дараагийн график дээр Монгол улс ер нь ямар улс орнуудтай худалдаа хийдэм бэ гэдгийг харуулж байна. Монгол улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа 8 хийдэг. Харин экспортын бүтцийг харахад 75%-ыг бүгд найрамдах ард улс руу, 33%-ыг Швейцар, тэгээ бусад орн эзэлж байна. Импортын бүтцийг орноор харах юм бол бүгд найрамдах ард улсаас 45.5%, Орос улбаны улсаас 33.3%, Япон улсаас 9.7%, бүгд найрамдах Солонгос ард улсаас 5.6%, Америкаас 5.8% одоо бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байна. Гадаад худалдааны талаар илүү цааш нь судлах сонирхолтой мөн энэ талаар суралцж буй оюутан залуучууд асуудаг. Ер нь энэ гадаад худалдааны статистик тоо мэдээллийг хаанаас авах боломжтой бэ гэхлээр үндэсний статистикийн хорооны 12.12 цагийн эмэн дээр сар бүрний 15-16-ны дотор өмнөх сарын мэдээлэл гардаг. Мөн энэхүү мэдээллийг арай эрт ингээд авахыг хүсвэл гайлын ерөнхий газрын вебсайтнаас статистик тоон үзүүлэлт гэдэг зэснээс авах боломжтой. Үндэсний статистикийн хорооны статистик тоо мэдээллийн вебсайт болох 12.12 цагийн эмэн дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Өмнөх онуудын статистик тоо мэдээлэл мөн одоо яг ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг аль улс руу хэр их хэмжээгээр экспортлолт, импортлдог мөн экспортын орлогын тоо мэдээллүүд бол байдаг. За манай улсын экспорт, импортын бүтээгдэхүүнийг одоо голлох бүтээгдэхүүнээр ингээд авч үзэх юм бол экспортод болохоор мэдээж уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн, түүндээ нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хөдөр бол ихэнх хувийг эзэлдэг. Түүний дараагаар үндэсний бэлэн бүтээгдэхүүн, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт металл буюу боловсруулсан боловсруулаагүй алт бол эзэлдэг байна. Импортын
голлох бүтээгдэхүүнийг мэдээж бидний хэрэглэдэг хүнсний бэлэн бүтээгдэхүүн, за автомашины бензин, дизель түлш, мөн тээврийн хэрэгсэл, за уул уурхай салбарт ашигладаг томоохон экскаватор, ачааны тээврийн машинууд бол ордог байгаа. За хэрвээ та нар санаж байгаа бол 2008-аас 2013 оны хооронд Монгол улсад уул уурхайн тесрэлт болсон. Тухайн үед ингээд уул уурхайн үйл ажиллагаа жигдэрч хэвээ явагдахын тулд ихээхэн хэмжээний тоног төхөөрөмж, хүнд машин механизмыг импортоор худалдаж авч байсан байгаа. Энэ үед Монгол улсын гадаад худалдааны тэнцэл мэдээж алдагдaltaй гарсан. Импортын тоон экспортын тоогоос илүү байсан. 2014 оноос хойш Монгол улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч нийт 6 жилийн тасралтгүй ашигтай гарч байна. 2020 оны буюу цар тахлын үеийн статистик мэдээллийг онцлон авч үзье. За энэ онд болохоор Монгол улсын импортын хэмжээ бол хамаагүй нэмэгдсэн байгаа. 6.1 тэрбум доллар. Мэдээж бидний гаднаас авч байгаа ковид үеэр авч байгаа төр хөвчлөсөн шинжилгээ, мөн маск, амны хаалт, амьсгалын аппаратын эмнэлгийн тоног төхөөрөмжийн импорт мэдээж нэмэгдсэн. Сайн мэдээ нь ихлээр экспортын хэмжээ бол илүү сайн байсан. Үүнд яг юу голлож нөлөөсөн бэ гэхээр Монгол улсын экспортлсон алтны хэмжээ их байсан. Дэлхийн санхүүгийн хямрал, цар тахал гэх мэтчлэн иймэрхүү онцгой нөхцөл байдалд дэлхийн улс орнууд илүү аюулгүй металлыг худалдаж авах, тэр тусмаа алтыг худалдаж авах хандлага их байдаг. Тийм учраас 2020 онд дэлхийн зах зээл дээр алтны үн бол өссөн. За хэдэн хоногийн өмнө Монгол улсын гадаад худалдааны 2021 оны 8 дугаар сарын статистик доо мэдээлэл гарсан байгаа. За үүнээс кокс чухнуурсыг онцолж авч үзье. За 2020 оны мөн үед 8 дугаар сарын байдлаар нийт 16 сая тонн нүүрс экспортлсон бол энэ онд дөнгөж 11 сая тонн нүүрс экспортлсон байна. Гэсэн хэдиж экспортын орлогын хэмжээг авч үзэх юм бол энэ жил 1.3 тэрбум доллар буюу өмнөх жилийн мөн үеэс 200 сая доллараар илүү байна. Үүнд нөлөөсөн гол хүчин зүйл бол бүгд найрамдах дотоод улсын зах зээл дээр коксч нүүрсний үн эрс нэмэгдсэнтэй холбоотой. Хятадын дотоодын коксч нүүрсний үйлдвэрлэлд тодорхой хэмжээний доголдол үүссэн учраас үн бол эрс нэмэгдсэн байгаа. Энэ үүсэж байгаа нөхцөл байдал Монгол улсын хувьд уул нь бол таатай нөхцөл. Гэсэн хэдиж энэхүү боломжийг Монгол улс ашиглаж чадахгүй байна. Хэрвээ Монгол улсын хувьд 5-7-оос гашуун сухад хүртэлх төмөр замыг эрт ашиглалтанд оруулсан бол энэхүү боломжийг ашиглах байсан байна. Гэвч энэхүү төмөр зам 2020 оны 7 сард ашиглалтанд орохоор төлөвлөгөөтэй байгаа юм а. Хилийн бомбуудад халдварын тоо эрс нэмэгдэж, мөн Хятадын талаас тавихад халдварын хяналт шалгалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Монгол улсын нүүрсний экспортод доголдол үүсэж байна. Монгол улсын нүүрсний экспортын статистик мэдээллийг харахад 1 сард хамгийн ихдээ 3-4 сая тонн нүүрс экспортлж байсан байна. 2021 оны үлдсэн 4 сарын хугацаанд хамгийн өөдрөгөөр төсөөлөхөд сартаа 3 сая тонн нүүрс гаргахад нийтдээ 20 гаруй сая тонн нүүрс гаргахаар төлөвтэй байна. Монгол улсын засгийн газраас гаргасан төсөөлөл болохоор 21 онд 42 сая тонн нүүрс гаргана гэсэн байгаа. Гэхдээ энэ тоонд бол хүрэх боломжгүй байна. Гэвч нүүрсний үн өндөр байгаа учраас экспортын орлого харин өмнөх жилээсээ давах төлөвтэй байна.